Сайн байцгаана уу? Манай 20 настайд нус хүрсэн подкастны маань 6 дахь зочин хүрэлцэн ирсэн байна. Энэ удаагийн зочноор юу идэг хүн бэ гэхээр аргаач болцдог гэсэндээ манай сонирхлоороо дизайн хийдэг. Тэгээд Instagram, тэгээд тэрнээс гадна үгсэн заас гээд бас нэг аккаунт ажилладаг те. Яг энийг ээж үсгэл ах л та би тэгээд юм ч олон гэж юусоо боддгоо. Тэгээд сурч байгаа. Ягаад юм ч болохгүй гэхээр би 10 жилдээ биологид аягүй сайн байсан. Сайн гэж юу н аягүй сонирхолтой. Тэгээд биологийн багш маань ингээд намайг магтаад тэгээд ер нь бол эмчгээд ойлгосон байсан. Өөрийгөө эмч болно гэд яг одоо болохгүй юм дээ л дээ. Одоо нөгөө нэг карантин болоод жил нөх байгаа штэ. Тэгээд ер нь энэ хугацааг яаж ашиглаж Оо баяраа авах юм аа. Карантин гэж ирээд. Тэгээд болохоор би бас энэ чинь нөгөө нэг саяны тусал гэдэг клип чинь болохоор миний анхны хгүй юу. Тэгээ сая би яхаад өөр бас нэг клип шиг юм хийсэн. Одоо ингээд чиний Instagram ч юм уу те видеог чинь аав ээж нь үзсэн байгаа штэ. Аав ээж нь ер нь яг энийг яаж хүлээж авдаг вэ? Ээж аав бол ерөөсөө дэмждэг. Нэг хэсэг нөгөө нэг бэлэгт гişүүний мем айгуух явсан нөгөө нэг шудрагс гэдэг. Тэгээд бэлэгт гişүүн гэж хагаал PNG болгож аваад нөгөө нэг юм нөгөө нэг одоо template background бэлэн байсан байхгүй юу Pinterest. Тэгээд бэлэгт гişүүнийг тавиад тэгээд жоохон нөгөө нэг pinky girly болохын тулд жоохон стикер нэмээд. Тэгээд өөрөө нэг тийм нэг тийм илдвэтэй царайтай байсан болохоор юм. Би ихтэй жоохон дуртай хүний хайжсаас чи толгомдаад байна. Би нөгөө стори хийсэн байхгүй юу? First зүгээр ингээд авахгүй л гэж бодоод. Тэгээд нэг зураг зарсаа. Ууц шиг дээр. Тэр нөгөө нэг Хэр том хүчтэй зураг? ийм хэмждэг. Тэгээд энийг төрүүлж байгаа. Тэрийг би 20,000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөр бабл хийсэн. Намайг өөрийгөө зүгээр яг 3 үгээр одоо илэрхийлвэл ямар 3 үгийг чамааг илэрхийлэх вэ? За, өндөг загас үхэр. Яагаад? Бөөр дагаад нь ялхах гад ах юм. Ингэж сууж Зүгээр ингээд